Бидний урилгыг хүлээн авч дахин үргэлжлүүлсэнд маш их баярлалаа. Тэгэхээр олон улсын мэдээллийг бас сонсогчдоо бид бүхэн тал бүрээсэн сайхан ярьж хүргэдэг. Тэгээд өөртөө чи ярилцахад бид хоёр бас таатай байдаг тийм үка. Ер нь бол таатай. Энэ өмнөх 7 хоногийн 4-р өдрөөс авахуулаад санагдчихээн. Яг инх тайвны өргөн чөлөө дагуух зам дээр ингээ шонгийн моднууд тэр Тажикстаны туг ирэхэд бол залраад эхэлсэн байсан. Яг үүндээ ямар улсын тугийг бас ихэнх хүмүүс мэдэхгүй байгаад байгаа. Тэгээд тэр үед бас гайхаад одоо юу хөвдөө олон нийтийн сүлжээгээрээ би бол найзуудаас асууж л байгаа юм л да. Энэ Тажикстаны тугийг ерөөхдөө залдсан энэ яг хин ирэх гээд байна вэ? Ерөнхийлөгч ирэх гээд байна уу? Эсвэл бас нэг арай өөр албан тушаалтай хүн ирэх гээд байна уу яасан чинь бас манай хэд жоохон маазраал нэг юм болол дууслаа л да. Гэтэ өнөөдрөөс ерөөхдөө бол тодорхой болоод ирлээ. Төрийн тэргүүн. Тий, Эмомали Рахмон Монгол улсад инхүү айлчлал хийж байна. Энэ бас нөгөө өмнөх жилийн ерөнхийлөгч хөрөлсөхийн Тажикстанд хийсэн айлчлалын хариу айлчлал нь юм шиг санагдаад байгаа юм л та. Тэгэхээр энэ талаас ер нь Монгол Тажикстан хоёр улсын хоорондын дипломат харилцаа гээд эхний сэдвэрээ хэдүүлээ ярилцъя гэж бодож байна. За тэгье. За мэдээч манай нөгөө ард түмэн бас анзаарсан баг. Ер нь бол гадаад улсын төрийн тэргүүний айлчлал болох үеэр нэг зүйл аягүй анзаарэгддэг нь юу вэ гэхээр энэ засгийн газрын ордны одоо ертөнцийн зүгээрээ одоо зүүн талд нь хэний одоо нөгөө зочин улсын гэж би санаж байна. Далбаа ингээд гарч ирдэг. Тэр чинь яг нөгөө нэг ингээд одоо Чингисийн өнгөө өнцгөөс харах юм бол үндсэндээ баруун талд нь байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө дипломат ёслол практик талаас бол баруун талдаа илүү хүндэж байгаа газрынхаа юмыг ингээд тавьдаг учраас ер нь бол энэ Тажикстаны далбаа орж ирсэн нь манай Монгол улсад бол 15 жил гэж 17 жил гэж санаж байна. 2009-ээр чи 17 жилийн дараа Тажикстаны ерөнхийлөгч одоо ирж айлчлаа. Энэ Рахмон гоо. За энэ хүн бол үндсэндээ маш олон жил Тажикстанд төрийн тэргүү байсан. Ер нь 90 онд нөгөө зөвлөлт холбоот улс задарсны дараа л яг тэргүүнээр нь тогтоол тэгэл одоо хүртэл тэргүүнээрээ байгаа Төв Азийн ганц удирдагч шүү дээ. Тий. Маш олон жил ерөнхийлөгч байж байна. 36 жил хийж байгаа тийм. За яг зөв. Тэгэхээр энэ чэнэс нэг сонирхолтой зүйл ажиллагддаг. Ер нь бол яг зүгээр ингээд түл ягаад энэ хүнийг урьж байгаа. Ер нь Монголд Тажикстан ямар хэрэгтэй ингээд нэг хүмүүс жоохон шүмжлэнгөө хандаж магадгүй. За ер нь бол нэг ийм үйл явдал болсон. За энэ бүр ихнээс нь ярьж өгье л да. 2022 оны 2 сарын 24-ний өдөр Орос Украиний асуудал эхэллээ. За ингээд үндсэндээ Оросын холбооны улс 3 флотоор нэгэн зэрэг Украинд ингээд байлдааны ажиллагаа явуулахтай зэрэгцээд олон улсын харилцаанд нэг сонирхолтой одоо Төв Азид их газарт нэг сонирхолтой геополитикийн шифт үсгүй шилжилт. Тэр нь ямар асуудал ямар одоо шилжилт үссэн бэ гэхээр үндсэндээ Орос бол газар зүүн геополитикийн хувьд нэг том байшлийн давуу тал байсан нь юу вэ гэхээр Европ, Аз хоёрыг холбосон нэг юм том газар зүүгээр юм холбосон нэг том юм орон зай байсан. Тэгэхээр үндсэндээ Европын талаас бол Аз руу худалдаа хийх тохиолдолд бол гоцоо ингээд Оросоор дамждаг ч юм уу. Угаасаа Орос ч нөөрөө нөгөө дэд бүтц аягүй сайтай учраас бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх явахад их хайтай таатай газар байсан. Тэгсэн чинь Орос асуудал үүснээс болоод үндсэндээ улс орнууд худалдааны хилцээрээ чаагаад бүх юмараа ингээд боогоод санкц хийгээд эхлэхдээ зэрэгцээд энд нэг асуудал гарч ирсэн. Тэгвэл одоо Оросын хэн орлох вэ? Бид нар юу нь явуулах хэрэгтэй бол одоо яаж явуулах вэ? Хэрвээ Европ Орос хоёрын хооронд Аз хоёрын хооронд худалдаа хийх шаардлагатай болох юм бол далаа тэнгэрээс гадна их газраар хийх худалдаа хаагаар явж болох уу гэж үзээд ингээд бол үндсэндээ яг 22 оноос эхлээд олон улсын харилцаанд геополитик C5 гэдэг нэг ойлголт орж ирж байгаа. C5 гэдэг нь Централ Азия 5 байгаа байхгүй. Энэ дотор нь Киргиз, Тажик, одоо тэгээд Туркмен, тэгээд Узбекистан гэсэн тэгээ нэг тав нөхөр орж ирж байгаа. Афган бол байхгүй. Казахстан орж ирж. Тэгээ Казахстан орж ирж. За ингээд нэг юм энэ тав маань хоорондоо нийлж хагаад ингээд энэ тав бол Төв Азийн тав болсон юм. 22 оноос эхлээд Япон, Солонгос, Европ, Америк энтер нийлж байгаа C5 дээр нэмэх нэг гэдэг нэг юм механизм оруулж ирж байгаа байхгүй. Энэ ямар учиртай байсан бэ гэхээр та тавтай ингээд хамтарч ажиллана, илүү ингээд ойрхон ажлын гэдэг ийм зарчмаас явсан. Тэгээд яг нэг онцгой зүйл нь юу байсан бэ гэхээр хэдий ингээд Төв Азийн 5 орн ингээд нэгдээд нэг юм интеграц маягаар ингээд үүсээд дэлхийн улс орнуудын анхаарал өртөж явахдаа зэрэгцээд нэг сонирхолтой зүйл орж ирсэн нь Монгол тэгвэл ягаад үнэ соцроод эхлэв гэдэг асуулт гарч ирсэн. Ингээд нөгөө хөрс хөрхийлөгч бол 21 онд албан тушаалаа аваад үндсэндээ 22 оноос эхлээд энэ Төв Азийн орнууд ялангуяа Орос Украины асуудлаас хойш ер нь бол Төв Азийн хамгийн том юм зам одоо гинжин одоо барыг амин судсан дээр нь байгаа юм шиг болоод ирэнгүүт Монгол ч гэсэн төвлийг энд орж ирэх хэрэгтэй юм байна. Бид нар ч гэсэн бас энд хоцорч болохгүй юм байна. Өөрсдийнхөө оролцоо ямар нэгэн байдлаар байхгүй болохгүй юм байна гэж үзээд
ингээд хөрс хөрхийлэгч бол 22 болоо 23 оноос эхлээд энэ Төв Азийн 5 орноор тавуулан гарна альчилж эхэлж байгаа. За тэгээд Узбекистанд очиж байгаа, Тажикстанд очиж байгаа, Киргизд очиж байгаа, Казахстанд сая 4 сард очихлоо. Тэгээд ингээд үндсэндээ өнгөрсөн жил бол энэ Хинд Тажикстанд очсон байдгийг. Тэгээд одоо ерөнхийлөгч Рахмонтой ингээд уулзаад ярилцж байхдаа ер нь бол хоёр орны хооронд нэг иймэрхүү харилцаа байвал зүгээр мүгээр гээд нэг ярьсан. Ялангуяа 2024 онд Америк нэгдсэн улс C6 гэдэг форматаар явуул яасан бэ гэсэн юм ярьсан нь 6 дахаар нь Монголыг оруулъя гэдэг юм уул нь ярьсан байдгийг. Тэгээ яг энэ 24 оны C6 гэдэг механизм яригдаад эхлэхдээ зэрэгцээд Монгол улсын зүгээс бол үндсэндээ энэ тавд шууд нөлөөлөх оролдлого хийж эхэлсэн байхгүй. Тэгээ энэ тавын нөлөөлж байгаа шалтгаан нь бол үндсэндээ юу гэхээр энэ таваас бол нэг их юм хожоод ч гэдэг юм уу ямар нэг юм авъя гэхээсээ илүүтэйгээр яг өнөөдөр энэ тав дээр үсэж байгаа энэ формац дээр ингээ Монгол бас өөрийнхөө нөлөөг оруулаад ямар нэгэн байдлаар ингээ C5 C6 шүү гэдэг байдлаар ингээ оруулах ийм оролдлогыг бол үе шаттайгаар хийж эхэлсэн байдгийг. За ингээд ямар ч байсан Рахмон ерөнхийлөгчтэй 25 онд хөрс ерөнхийлөгч Тажикстанд очиод нэг одоо төрийн альчлал хийгээд үзснийхаа дараа үндсэндээ Рахмон та ер нь дараа жил манай төрөө дээр ирээ гэдэг ийм саналыг тавьчихсан байхгүй. Тэгээд энэ дээр болохоор COP17 гэдэг одоо цөлжилттэй тэмцэх талуудын баах хурал 17 одоо Монголд одоо дараа сард болно. Тэгээд энэ 8 сард болох хуралдааны үеэр та бол одоо юм дээд хэмжээний зочноор оролцооч гэдэг ийм өгсөлтийг бол хөрс хөнхийлөгч тавьсан. За гэхдээ хоёр тал хоорондоо хамтраа гэхээр юунд дээр хамтарч ажиллах юм бэ гэдэг асуулт байна. Энэ ч айгуу сайн. Тэнгүүд үндсэндээ Тажикстан бол нэг амар хөгжлөөрөө Япон солонгос шиг дэлхийд тэргүүлээд Монгол тийм амар амин сулгах хэрэгтэй улс яг муу юм уу гэдэг өнцгөөс харахаар ер нь бол биш. Тэ. Энэ хоёрын хооронд бол тэгж амар ашиг сонирхлын юм харилцаа хамтын ажиллагаа үүсээд шаардлага бол байхгүй болчиход байгаа. Ерөнхийдөө бол юм эвтэй таатай дипломат юм айгуу найрсаг тэг хоёр бие нь харилцсан үндтгсэн иймэрхүү харилцаа ер нь өрнөл сонирхолтой. За гэтээ мэдээч бол яг хиний Рахмон ерөнхийлөгчийн айлчлаас ингээд аваад үзэхээр хоёр талын харилцаа хамтын ажиллагаан дээр улс төрийн соёлын за тэгээд эдийн засгийн хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа голцоо орно гэд оролцсон байсан. За гэтээ энэ дээр бас сонирхолтой нэг зүйл нь юу гэх юм бол Рахмон ерөнхийлөгч нэлээд хэдэн жилийн өмнө 2 тэрбум суулгац гэдэг нэг юм ярьжсэн байдаг байхгүй юу? Тийм модны. Үндсэндээ бол Тажик бол Төв Азийн орн гэхдээ амар их цөлжилттэй болсон. Ер нь бас их өндөрлөгтэй. Бас экологи нь айгүй эмзэг газар. Тийм учраас 2 тэрбум суулгац ингээд оруулъя гэдэг ийм хөдөлгөөн өрнөсөн. За тэрэн дээр нь болохоор манай хүн их хөөхөн орж ирээд манай тэгвэл 1 тэрбум мод ингээд хөтөлбөртэй байгаа гэсэн юм яриад ингээд энэ тал дээр бол хэдүүлээ уур амьсгалын өөрчлөлт байгаль экологийн тал дээр бас хамтарч болтой байна гэдэг байдлыг бас гаргаж ирж байгаа. За тэгээд ер нь бол үндсэндээ Тажикстан бид нартай яг адилхан ийм далаад гарцгүй тэгсэн мөртлөө юу таавал маш их мал аж ахуйтай орон. За тэгээ мал аж ахуй ихтэй байгаа учраас яг Монголтой адилхан өнөөдөр ийм бэлчээрийн дороотолд орцсон ер нь бол цөлжилтөнд дэрвэгдсэн ийм ус байгаа. Тэгэхээр тийм учраас манай Монгол ч гэсэн яг адилхан ийм сорилттой байгаа. Тэгээ ер нь бол адилхан мал аж ахуйн соёлтой, адилхан нэг юм нүүдэлчин марк юм стилтэй учраас ер нь бол харьцаад бас их аятаа таатай юм болов гэсэн иймэрхүү хэмжээнд илүү орж ирж байгаа. За гэхдээ мэдээч яг ер нь нэг зүйл байгаа нь юу гэхээр өнөөдөр ус альчлал эхэлж байгаа. Гэхдээ яг юуны талаар ярих гэдэг юм бэ? Ямар хилцээрүүдэд гарын үсээ сурах гэдэг юм бэ гэдэг нь одоогоор бол тодорхойгүй. За яагаад гэх юм бол ер нь нэг улс төрийн нэг юм альчлалын нэг юм лайтем нэг энд байдаг байхгүй юу? За ингээд энүүгээр ингээд хэдүүлээ ярилцаад ийм хамтарсан тунхаглал мэдээлэл маяг юм гаргаад ингээд явъя гэдэг нь бүх юм айгүй нууц байдаг. Яагаад гэх юм бол яг ингээд даан зарлцгаад нэг цагийн өмнө ч болтугай гинт ингээд цуслагдчихдаг учраас хэлэх нь айгүй одоо юу гэдэг одоо жоохон буруу болоод явчихдаг байхгүй. Тэгээ нөгөө техникээ үздэй гэсэн шиг юм болчдөг. Тийм учраас иймэрхүү альчлуудыг бол дандаа болоод дуусныхан дараа яриул илүү зүгээр юм байна гэдэг. Юм бас тэгээ Монголд нэг юм сонирхолтой жишээ болж ирсэн байхгүй юу? Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Очир бат багт. Очир үгүй би буруу ярьж байна. Нөгөө хэн байсан? Их хоёр. Үгүй. Энэ хоёрын дараа Элбэг дорж ерөнхийлөгч байсан. За Элбэг дорж ерөнхийлөгч бол 2012 онд гэж би санаж байна. Яг 11 онд хойд солонгосын их удирдагч Ким Ил Сун үүд болоод тэгээ дараагийн удирдагч нь Ким Жон гарч ирээд тэгээ яг тэр үед бол Элбэг дорж ерөнхийлөгч Ким Жонтай уулзах болчихгүй юу? Чи одоо хойд солонгосын их удирдагч Ким Жон албан тушаалдаа авсныхан дараа уулзах хамгийн анхны гадаад төрийн тэргүүн Монголын ерөнхийлөгч болох юм байна штэ гэж ерөөсөө амар их яриа өрнөл. Тэгээд дээрэс нь тухайн үед Элбэг дорж ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн нь тэсээгүй мүү яасын Нью-Йорк Таймс дээр яриа өгтөө манай ерөнхийлөгчтэй одоо уулзах байгааг хэлсэн. Тэгсэн чи Ким Жон үлээж аваагүй. Тэгээд Элбэг дорж хойд солонгосоор нэг жоохон явж байгаа л ирж ирсэн.
Тэгээ яг ер нь бол нэг ийм нөгөө нэг стадионд очиж нэг хөл бөмбөг өшгөлөд байдаг тиймэрхүү юм болсон шүү дээ. Тэгээ дээрэс нь жоохон Монголын судлаачтай нэг шүмжлэлийг дагуулсан зүйл нь юу байсан бэхээр хойд солонгосын оюутнуудтай бахан ардчлал яриад. Тэгээ тэр нэг жоохон шүмжлэлд дагуулчихсан. За нэг тэгэхээр бараг төрийн эсрэг юм ярьсан байх шүү. Тэгэхээр яг нэг иймэрхүү юм дипломат алдаануудыг бид нар өмнө аяг гаргаж ирсэн учраас тэгээ дээрэс нь бол ер нь аливаа мэдээллийг бол наан хэлж явахын оронд яг тухайн зүйл болоод дуусныхаа дараа олон нийтэд мэдээлэл дээр юм байна гэдэг байгаа учраас одоо бол яг энэ Рахмон ерөнхийлөгч Монголд ирээд яг энэ хоёр ямар асуудал дээр илүү хэлцэх гээд байгаа. Яг одоо Монголд ямар гэрээнд гар үсэг зурх гээд байгаа юм бэ гэдэг нь жоохон тодорхойгүй байгаа. Гэхдээ таамаглал байна уу? Бага. Ягаад гэх юм бол 2025 онд үндсэндээ хөрс хөрөнхийлөгч очиод уулзж байхдаа хид хідэн одоо гэлт хилцээрүүд дээр гар үсэг зурцсан байгаа. 11 хилцээр 25 он тий 11 хилцээр байгаа. Тэгэхээр яг энэ 11-д л илүү шатагуулах болов гэсэн таамаглууд байгаа даа. Тэр дотор нөгөө төрөний дурдсан соёлын хамтын ажиллагаа, хүрээлэн буурчны хамтын ажиллагаа, за тэгээд дээрэс нь бас бус эдийн засгийн хамтын ажиллагаа гэсэн юмнууд байгаа даа. За гэхдээ яг нэг сонирхолтой зүйлийг олон улсын судлаачдын дунд нэг сонирхолтой дүгнэлтүүд түрүүн гарсан байлээ. Яг нь мэдээч судлаачд бол янз бүрийн байр суурьтай байна. Жишээлх юм бол зарим нь юу гэж үзэж байгаа нэхээр манай Монгол улс бол үндсэндээ бид нар яг Монгол улсын гадаад бодлого гэдэг нэг зүйлийг хараад үзэх юм бол тэгэхээр нөгөө хүмүүс боддог шүү дээ. Гадаад бодлого гэхээр нэг юм гадаадад л юм хийдэг бодлого юм байна гэж ойлгоод байдаг. Гэхдээ манай Монгол улсын гадаад бодлогот хамар хүрээ гэдэг нэг ойлголт байдаг. Хамар хүрээ гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр Монголын гадаад бодлого яг хаа хүртэл хэрэгжээд зогсох юм бэ гэдэг нэг зүйл байгаа байхгүй. Яг үннийг хэлэхэд бол жижиг улсын гадаад бодлого бол бүс нутгаас хальж чаддаг. Бидний хувьд бол уул нь бол амар амбицтай орж ирж байгаа 2011 онд. Ялангуяа богдхаант Монгол ард улс байгуулагчны 100 жилийн шинэ гадаад одоо харилцааны яам байгуулагчны 100 жилийн бол манайчин гадаад бодлогоо шинжилж мэнжтэл амар юм яриад 3 дахь хөрш мөршгээл нэг лаг юм оруулж яриад гэхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор үндсэндээ нэр зааж эхэлж байгаа. За бид нар бол 2 хөрштэй тэнцвэртэй харьцнаа. Тэнцвэртэй. Тэгээд 3 дахь хөрштэй бас тэнцвэртэй харьцнаа. Энэ дотор нь 5 субъектыг нэрлэж байгаа. Солонгос, Япон, Америк, Европын холбоо, Турк. За энэ тавтай бас сайн харилцана гэж хэлсэн. За гэвч уул нь ингээд бидний хинтээ харьцах юм бидний бодлого хаагур хязгаарлаж байгаа гэдэг уул нь энэ дээр ингээд харьцсан боловч яг ингээд нөгөө практик нөхцөл байдал яг өнөөдрийн олон улсын харилцаа геополитикийн өөрчлөлтийг ингээд хараад үзэхээр үндсэндээ Монгол улс бол бүс нутгийн хэмжээнд бодлого хэрэгжүүлэх сонирхолтой байх шүү. Харин эсвэргээрээ баг юм твд амсан юм интерконтинентал улс төрийн бодлого хэрэгжүүлэх нөхцөл орж ирж байгаа шүү байна. Тэгэхээр яг хөө энэ нь бол нэг тийм амар худлаагаасаа нэг тийм попорч байгаа гэдэг ч юм уу эсвэл хит тийм амбиц төрөлдөж байгаа юм шиг бас биш. Үнэхээр энэ нь бас тодорхой хэмжээнд амжилттай боломжууд байгаад байна тий. Ялангуяа бид нар бол нөгөө Австрали руу ингээд орж ирээд тэгээ дээрэс нь Азийн орнуудаа ингээд бариад авцсан. Тэгээ одоо Төв Аз руу ороод цаашаа Европ руу илүү тэлэх юм сонирхол ер нь бол байгаад гэх шиг байна. Харилцан хамтын ажиллагаа илүү өргөжүүлэх талаас. За тэрнээс биш нэг тийшээ амар нөлөөлөд байгаа ч хайшаа. Зүгээр хамтын ажиллагаа өргөжүүлэх гэдэг зорилго болж байна. За тийм учраас яг энэ дээр бол манай одоо Тажикстаны улс төрийн хамтын ажиллагаа бол заавал шаардлагатай. За ялангуяа Тажикстаны ерөнхийлөгчийн айлчлалын маршрут энэ дээр их тодорхой ороод гарч ирж байна. Ялангуяа Тажикстаны ерөнхийлөгч бол сая 3 сард юунд альчилсан. Киргизд төлөө Казахстанд альчилсан. Тэгээд дараа нь 5 сард Бээжинд ороод одоо 7 сард Монголд ирж байгаа. Тэгэхээр үндсэндээ энд юу харуулж байгаа вэ гэх юм бол Тажикстаны гадаад бодлогын чиглэл Жанин шугам ч гэсэн өөрөө зүүн хойд Аз руу илүү орж ирж байгаа гэсэн. Ийшээгээ илүү тэлэх сонирхолтой. Ялангуяа Тажикстаны хувьд бол бас магадгүй Казахстанаар дамжаад хятадтай харилцаа үүсэх эсвэл Монголоор дамжаад хятадтай харилцах цаашлаад бүр зүүн хойд Аз руу гарах ийм амбицч байхыг бас үгүйсэхгүй. Тэгээ яг энэ талын нарийн мэдээллийг бол мэдхэд айгүй хэцүү. Энийг бол зүгээр таамаглаж болно. Учир нь хэм бол Тажикстан өөрөө бараг 20-30 жил ингэж явсан юм авторитар дэглэмтэй орн учраас ер нь бол авторитар дэглэмтэй орны нэг сул тал нь юу гэдэг вэ гэхээр хэвлэл мэдээллийн салбар нь өөрөө төрдөө амирх баригддаг. Хоёр дээрээс нь судалгаа эрдэм шинжилгээний салбар нь бас төрд айгүй баригддаг. Тэгэхээр тэндээс бол ямар нэгэн ийм одоо шинэлэг эсвэл олон одоо өнцөг олж харах бараг боломжгүй. Дандаа л ингээл нэг ийм манай төр амир мундаг баригдсан учраас тийм. Манай төр амир мундаг ер нь манай засаг ингээл алж өгнө мөгнө гэсэн нэг иймэрхүү юм илүү олж хараад идэг. За тийм учраас ямар ч байсан нэг юм байдал байгаа. За тэгэхээр ер нь бол өнөөдөр олон улсын геополитик талаас ингээд хүмүүс айгүйх ярьдаг болчиход байгаа ч гэсэн нэг юм шилжилт байгаа нь юу гэхээр өнөөдөр Оросын холбооны улс бол ялтчгүй дэлхийн олон улс орнуудын хувьд Аз Европыг холбосон ийм том зангилаа цэг байх бараг боломжгүй болоод эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ зангилаа цэгийн үүргийг бол ер нь Төв Азийн орнууд илүү гүйцэтгэн гэсэн юм хандлага байгаа.
Тийм учраас дэлхийн аюул олон орнууд сүүлийн үед бол энэ Төв Азийн орнуудтай харилцаагаа аюул сайн нэмэгдүүлээд эхэлсэн. За үүн дээр нэмээд олон улсын геополитикийн онолууд бас энийг аюул сайн нотолж өгч чаддаг. Ер нь бол бид нар ярьдаг шүү дээ онол практик хоёр амьдрал дээр зөрдөг учраас гэж жоохон шүмжлээд байдаг ч гэсэн яг онол ер нь бол геополитик онолууд бол ер нь нэг практикаас нэг зөрдөг. За тэгээ тэр талаар бол хэдүүлээ болон сайн яриулыг сонирхолтой зэгмэнд гарч ирнэ л дээ. За зүгээр яг хальт дуртахад бол ер нь бол олон улсын геополитикийн онолд Heartland буюу зөвхөн газрын онол гэдэг нэг юм сонио онол байдаг. Хэлбэл Маккендерийн гаргаж ирсэн. Тэр нь үгс үг гэх юм бол ер нь дэлхийг бол ингээд аваад үзэх юм бол нэг юм том ардалтай юм байна. Тэр ардал нь төв газар юм байна. Тэгэхээр энэ төв газар дээр нэг юм нэг тойрог зураад энэ төв газрын хамгийн ашигтай байршлал ер нь зүрх төв газар юм байна. Энэ одоо их газрын төв нь хамгийн ашигтай юм байна. Тэгэхээр яг энэ төвийг ингээд тойруулаад зурж байгаа байхгүй юу? Ер нь бол за энийг бол зургаар харуулбал илүү сонирхолтой л да. Гэхдээ зөв нэг юм төсөөлөд үзэхэд их газар дээр ийм дугуй зураад голдно. Тэгээ энэ дугуй бол дэлхийн төв. Энэ дугуйд хэн иргэшээлтэд оруулж захирч чадна тэр нь дэлхийг захирна гэсэн онол гаргасан. Тэгээ яг энэ одоо төв нь бол үндсэндээ өнөөдөр Орос байгаа. За гэхдээ яг энэ Heartland-ийн онол дээр яг энэ төв дотор нь Монгол ордог. Тэгээд энэ төв азурдаг. Тийм учраас ер нь бол их газрын нөлөөгөө тогтоохын тулд Heartland-ыг онолох ёстой. Heartland-ыг онилжиж бид нар ялт байгуулна гэдэг нөгөө талын буюу талаа тэнгисийн газрын орнуудын хувьд бол ялтчгүй ингээд Орос гэдэг бол эдний хувьд бол одоо үндсэндээ хард дарсан зүгтнэ гэж ойлгоод байдгийг. За энэ тал дээр бол уулын бүр өшөө ярил нэлээ юм байгаа. Гэхдээ яг хуу магадгүй нөгөө эрхэм сонсогчтой жоохон сонин санагдаж магадгүй. Тэр нь одоо Орос морс юу ямар ч хэрэгтэй тийм амар бос олон нийтэд гай болцсон л амт тийм багтаа хөөр хиймэн гэж бодож болох ч гэсэн яг ер нь бол нэг тийм зүйл байгаад байгаа. За мэдээч ямар ч байсан одоо бол Тажикстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ингээд сайн чагнаад үзэхээр тэрэн дээр бол яг ийм зорилгоор альчиллаа тэгхээр явлаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Тодорхой юм байхгүй. Ер нь бол манай ерөнхийлөгч Рахмон түрүү сая ингээд хөдлөлөө гэдэг зүйлийг бол энэ Avesta хэвлэлийн мэдээлэл агентлаг нь бол ингээд тавьж байгаа юм. За тэгээд ер нь үндсэндээ энэ Рахмон гэдэг хүнийг бол бид нар яг нэг хөрс ерөнхийлөгчийн нэг хүн ирэх юм байна гэж харж бас ерөөсөө болохгүй. Энэ хүн бол эх орондоо ер нь бол одоо хаамт залагдсан. Ер нь бол баг ерөнхийлөгчийн засаглал дотроо ер нь нэлээд ийм туйлширмал авторитар дэглэмтэй буюу баг хүн хөтлөө засаглал хийх юм хүн байгаад байгаа. Тийм нөгөө иргэний дайн зогсоосон гэдэг зүйл нь ерөөхдөө цааш нь энэ хүнийг ингээд дээш шигтэй харин тийм тогтоосон шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хүнийг бол үндсэндээ хинд Тажикстанд бол юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол Пешван Милат буюу үндэсний их удирдагч гэдэг юм нэртэй. За Пешван Милат бол бүр юм хуйлчилсан нэр байхгүй. Бүр ингээд энэ хүн бол Пешван Милат юмаа гэдээ бүр ингээд нэрлэлсэн. Яг одоо манай Иран шиг гэсэн үг. Тий. За ингээд ойролцоол юм байна. Дугаас Тажикч ямар ч байсан шашны юм биш. Тий. Тэд нар чинь бас персүүд шүү дээ ер нь бол гарал үүслээрээ. Тэгэхээр ямар ч байсан энэ хүн бол нэлээ юм улс төрийн нөлөө бүхий ийм хүн манад ирж байгаа учраас бид нар одоо энэ хүнийг одоо төрийн тэр хүн гэхүү одоо хаан гэхүү мэдэхгүй одоо нэг нэрээр нэрлэх хэрэгтэй болж эхэлж байна шүү. За ямар ч байсан ингээд орж ирнэ. За ямар ч байсан энэ хүн бол өөрөө нэг тийм одоо улс төртөө нэлээ нөлөө бүхий ийм айхтар одоо их айхтар хүн одоо орж ирж байгаа. За ялангуяа сүүлийн үед олон улсын геополитикт бол энэ усны дипломат ажиллагаа гэдэг нэг ийм сонирхолтой зүйлийг бол оруулж ирсэн. За ер нь бол аливаа зүйлийг бол үйл ажиллагааныхаа объектоор онцлоод янз бүрээр нэрлэдэг л дээ. Одоо жишээлбэл зармины дипломат ажиллагаа гэдэг зүйл байна. Энэ одоо юу гэсэн үг юм бэ? Гэт аваад үзэх юм бол үндсэндээ одоо Ши Жинпин ерөнхийлөгч байдаг штэ. Нэг юм хэлсэн байдаг байхгүй одоо яриан дандаа. Ерөнхийлөгчөө та юунд хамгийн дуртай юм бэ? Гэт асуухаар Ши Жинпин би Орос зармын дуртай гэж хэлжсэн байт. Тэнгүүт нь Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр нь ийм Орос юм сүмч дотор дөрөв зарим хийгээ явуулчихсан байдаг байхгүй. Тэгжиж энэ хоёрын хоорондын харилцаа илүү нааштай болсон байна. Энэ нөгөө бас нөгөө хойд өмнөд Солонгосын нөгөө гомингийн дипломат гэдэг. Яг тийм нөгөө нэг бор гомин идээд сууж идэг. Тэр чинь бас нэг гомингийн дипломат ажил гэж бас нэрлэлсэн байсан шүү дээ. Тэгээд дээрэс нь хойд Солонгосын ерөнхийлөгч удирдагч Ким Жон ч өөрөө нэг тийм юм хүн. Сагсан бөмбөг дуртай. Өөрөө нөгөө Швейцарт боловсрол эзэмшсэн хүн учраас пүүсний цуглуулгатай, коньякны цуглуулгатай, сагсан бөмбөг тавиу хоббит. Тэнгүүд Америкийн нэгдсэн улс хойд Солонгосын харилцааг сайжруулахын тулд одоо Америкийн хойд Солонгосын хамгийн тэр өдөр Ким Жон-ы хамгийн дуртай сагсан бөмбөгч нэг Америкаас явуулаад өөртөө нэг хэд хоног заалаа тултна гэж байгаа байхгүй. Денис Родман очижсэн. Денис Родман очижсэн. Тэгэхээр болсон. Тэг ингэж бас нөгөө нэг удирдагч нар юм хийдэг. Ялангуяа яг энийг бол хамгийн сайд нь бол ер нь Владимир Путин. Путин ялангуяа эмэгтэй улс төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа дандаа цэцэг барьж очдог заримдаа. Тэгээд нөгөө өндөө ингээд нэг юм цэцэг өгдөг ч юм уу. Дулаан мэдрэмжтэй эхлээд нь шүү дээ уулзалтаа. Тийм. Ингэж ийм хов хүнийх нь онцлог нь чиглэсэн байдлаар ингэж юм хийж чаддаг байхгүй юу? Энийг өөрөө их сайн хийдэг.
За тийм учраас энэ Рахман ерөнхийлөгчийн хувьд бол энэ усны дипломат ажиллагаа гэдэг нэг зүйлийг оруулж ирж байгаа. За энэ юу гэсэн үг гэх юм бол яг юм мусан дээр одоо ингээд юм салбарт хамтарч ажиллах. Ялангуяа энэ юун дээр бол Тажикстанд бас сүүлийн жилүүдэд эрчим хүчний талбарт нэг зүйл яригдчихж байгаа нь юу гэх юм бол усан цахилгаан станцыг хэдүүлээ нэлээд сайн хийя. Энэ тал дээр хамтарч ажиллаж болох юм байна гэд нэлээд одоо хүндэрсэн байсан баг ширхэг шатсан байсан гол дээр очиод тэнд нь усан цахилгаан станц бариад урсгалыг нь илүү нэмэгдүүлээд голын баг нөхөн сэргийгээд илүү тэнцээс маш эрчим хүч гаргаж авч чаддаг гэсэн. Тэгээ яг энэ практикийг бол баг зарим хүмүүс бол хэлэхдээ энийг эгийн голын усан цахилгаан станцтай хэрэгжүүлэх юм биш үү гэсэн юм ярьж ирсэн. Гэхдээ зарим судлаачдын хэлж байгаагаар бол эгийн голын усан цахилгаан станц бол технологийн хомсдлоос шинэ чин геополитик үрдүү юм аа. Энэ дээр бол одоо тажикуудтай хамтраад угаасаа ямар ч нэмэр байхгүй гэсэн зүйлийг маш их ярьж байгаа. За мөн дээрээс нь яг энэ 11 баримт бичигт бол ерөөсөө хамгийн одоо чухал нэг хүмүүс зүйлийг бас шинжээч шүүмжлэгч нар бол нэлээд ярьж байгаа нь одоо хамтын ажиллагааны санамж бичгийн тоо олон байлаа гэд хоёр улсын хамтын ажиллагаа эрэг сайн байна гэсэн үг шээ гэсэн байдлаар нэлээд ярьж байна. Энэ бол яг уул нэг талаараа айгүй зөв. За гэхдээ мэдээч бас нэг хамгийн их шүүмжил дагуулж байгаа нь юу гэх юм бол худалдаа эдийн засгийн салбарт хамтарч ажиллах ямар ч боломжгүй гэсэн зүйлийг бас ярьж байгаа. Угаасаа адилхан юм үйлдвэрлэдэг, адилхан мал аж ахуйтай орон энэ хоёулаа жижиг эдийн засагтай хоёулаа далаад гарцгүй яг юугаар холбогдох. Бид нарт байгаа хоныг тэдэнд аваачиж зараад тэднээс адуу аваад Монголд ер нь их ямар хэрэг байгаа юм бэ гэдэг. Тэгээ иймэрхүү хамтын ажиллагаа бол тодорхой хэмжээнд бол ийм нийцэл байхгүй. Тийм учраас Монгол Тажикийн харилцаа бол зүгээр л нарсаг харилцаа хамтын ажиллагааны төвшөнд л байх болов гэсэн иймэрхүү таамагуудыг бас олон улсын шинжээч нар нэлээд гаргаж ирж байгаа. Яг хөө энэ нөгөө төрийн айлчлалын талаар бид нар бол одоо дараа нь ярих нь л дээ. Ерөнхийдөө те яг ямар хилцээр гар хэсэг зурсан хилцээ хийсэн гэдэг талаар. Одоо би нөгөө нэг дипломат харилцаа 1992 онд буюу 34 жилийн өмнө анх байгуулжсэн те. Тэгэхээр тэр цагаас хойш бидний хамтын ажиллагаа хэрвээ дээрэс нь одоо хил хязгаарын хувьд одоо ингээд бид нэр хилдэггүй ч гэсэндээ те соёл одоо түүхийн хувьд бид нар ямар одоо хамтын ажиллагаа одоо түүх байд юм бол бидний дунд. За мэдээч хоёр орны донд. Яг энэ орнуудтай 90 оноос хойш бид нар хамтарч байгаа. Зөвлөлт холбоот улс 90 оны дараа. Тий. 91 онд гэж би санаж байна. Тий, 91 он задраад. 91 онд задраад тэгээд үндсэндээ эдгээр орнууд тусгаар тогтнолоо гаргаж ирээд 15 республик бол задрахтай дараа бид нар эдэртэй ажиллаж байгаа. За маш их одоо судалгаанууд байдаг. Таны асуусан энэ соёл хамтын ажиллагаа эзэнээс ихтэй ер нь яг эдгээр хаана байсан. Тэгээ энэ дэр нэлээд олон гарч тийм түүх хувьд айгүй адармаатай. Маш их маргаанууд байдаг. За зарим хүмүүс бол юу гэж ярьдаг вэ гэх юм бол энэ Төв Азийн орнууд чинь монголчуудаас бий болсон юм. Тэгэхээр зарим нь ярьдаг, зарим нь бид нар тэднээс бий болсон юм гэж ярьдаг. Зарим нь болохоор эдгээр бол ингээд нэг энэ юуны хувьд бол ийм хинч хаач байхгүй нэг ийм төр тус юу байхгүй хэдэн тал газар мал малдаг байсан нөхдүүд байсныг нь монголчууд нэгтгэхэд тэгээд дараа нь энэ Золотой ордоо байгуулагдаа тэгээд эдгээр гарч ирсэн ч гэж бас ярьдаг. Янз бүрээр ярьдаг. Тэгэхээр яг нарийн хамтын ажиллагаа бол 92 оноос хойш буюу яг улс төрийн хамтын ажиллагаа гэдэг асуудлаас илүү ихлүүлж ярих нь илүү оновчтой байдаг. Энд бол ямар нэгэн маргаан гардаггүй, талцал үүсдэг. Тийм учраас яг 92 оноос эхлээд бид нар эднэртэй дипломат харилцаа байгууллаа. Төв Азийн орнуудтай улс төрийн бодлого явуулж ихсэн үе нь бол нэлээд ийм сайн. Гэхдээ бид нар бол эднэртэй нэг их харьцдаг байгаагүй. Учир нь юу гэх юм бол нэг манайх засаглалд хаардаггүй. Ер нь бол Төв Азийн орнууд чинь бүгд авторитар дэглэнтэй орнууд. Бүр геополитикт нэг сонио онол байдаг. Төв Азид зөвхөн авторитаризм амжилттай байдаг. Яг Кыргызстанаас бусд нь баг авторитар шүү дээ. Ялангуяа манай Монголыг бас авторитаризм айгүй зохирно гэдэг улс төрч бас байдаг байхгүй. Ягаад гэх юм бол бид нар чинь социализм үед нөгөө хятадаас нэг хідэн цай худалдаж авсан нүүдэлчин нөхдүүд байсан гэтэл зөвлөлт холбоот улсын хүрээнд бид нар социалист хамтын нөхөрлөлийн орнуудад нэгдээд дараа нь ямар хурдан хотчоод ажил үйлдвэрчээд ингэ явцсан. Тэгэхээр энэ болгоныг аваад үзэх юм бол зарим улс төрчдийн хувьд зарим нэг юм онцлогчтой хувьд гэх юм бол ер нь бол авторитаризм Төв Азид их тохирдог. Ийм улс орны газар зүйн онцлог хүн амын сэтгэлгэн дээр бол ийм авторитаризм айгүй илүү амжилтанд хүрдэг гэж бүр бас ярьдаг хүмүүс байдаг. За тийм ч биш магадгүй үгүйж магадгүй мэдэхгүй. За тийм учраас бол ямар ч байсан бид нар бол 3 дахь хурцын бодлого гэдэг зүйлийг 11 оноос эхлээд за тэгээ одоо бол үндсэндээ бид нар бол зүүн хойд Азийн орнуудтайгаа харилцаад ингээд найрсаг харилцаа хамтын ажиллагаа стратегийн түншлэл бол хамжилттай сайн явсан. Одоо тэгэхээр бидний хувьд бол Монгол улсын 2011 оноос хойш гадаад бодлогын хамгийн том зорилтуудын нэг бол Евразиан бриж буюу Монгол улс бол зүүн хойд Аз, Европ хоёрыг хооронд холбосон ийм холболтын улс байх хэвээр. Энэ холболтынхоо хүрээнд бид нар Оростой илүү хамтарч ирсэн бол одоо Орос ингээд нэг санкцд ороод хэцүү байгаа учраас ерөөсөө шилжилтийг маш богино хугацаанд хийгээд Төв Аз руу илүү хандж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар бол илүү анхаарч ажиллаад эхэлж байгаа. Одоо нэг юм сонирхолтой зүйл одоо энэ Төв Азийн 5 улс орны
За одоо яг ингээд Эмомали Рахмон ирж байгаа чинь сүүлчийн 5 дахь ерөнхийлөгч нэрж байна. Тий. Касым-Жомарт Токаев Монголд ирсэн. Тий. 2 жилийн өмнө. Тий. Сардар Шапир Кыргызстаныг ирсэн. Мирзиёв өмнөгчл ирсэн. Туркменистаны ерөнхийлөгч хүртэл одоо Гурбангулы Бердимухамедовын хүү ямар Бердимухамедов билээ бас өмнөгчл. Би яг тэрийг сандын тэр нөө огцрох амархан жагсаал дээр яг Туркменистаны туг заларсан яг тэр жагсаалыг хийж ирж ирсэн. Тэгээ энэ жил Эмомали Рахмон гэж яг Төв Азийн 5 улсын 5 ерөнхийлөгч ерөөхдөө ирээд ингээд ийм цогцлол ингээд үүсчлээ л дээ. C5-ын тий. Тэгэхээр яг ингэж бид нар альчлаад нөгөө нөхдүүдийг хариу авчирч ирч чадаад тэд нартай ингээм ямар нэгэн байдлаар харилцаа үүсгэхэд яваад чадж байна гэдэг чинь үндсэндээ яг энэ тохиолдолд бол гадаад бодлого бол амжилтанд хүрч байна гэж дүгнэхэд бол буруудах зүйлээр бас алга гэж хэлж байна. Тий. За, олон судлаач Тод. За, Монгол болон Тажикстаны харилцаа. За, тэр зөндөө төрийн айлчлал. Төрийн айлчлалын талаар бид нэг дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе гэхээр нөгөө айлчлал дуусны дараа илүү сонирхолтой мэдээлэл хүргэх гээд байгаа. 22 хүртэл айлчлах байсан баха тий. Нөгөөдөр хүртэл байна. Тий. Тэгэхээр тэр айлчлалууд үйл одоо явагдаад яригдаад бүх одоо механизм сегментүүд яригдаад дуусны дараа хийн хийх нэвтрүүлэг дээр магадгүй илүү тийм нарийн мэдээллүүд тий илүү орж ирэх баг. Яг хөө мэдээч хүмүүс бол бодно л доо ер нь яах гэж ирж байгаа юм болоо юу хийх гэж байгаа юм болоо ямар зорилгоор ирж байгаа юм болоо гэж бодож байгаа баг. Яг ямар юу хийх гэж байгаа юм болоо гэд жоохон судлаа нарийн яваад үзэх юм бол арай нэг баригдах мэдээлэл нь 25 оны айлчлалын хамтын ажиллагааны протоколууд илүү харагдаад байна. Тэгээ яг зүгээр зарим нэг судлаач шинжээчдийн сонирхолтой гаргасан нэг үндэсэг байгаа. Тэрийг зөвхөн хальтхан дурдаад ярихад бол үндсэндээ ийм байгаа. Ер нь бол манай Монгол улс нэг ямаараа айгуу тэгэж өөрийгөө брэнд гэж ярьдаг болсон байхгүй юу? Айгуу брэнд болгоно. Гадаад бодлоготой бүр брэнд гэж ярина тэрийг. Тэр нь бол бидний ардчилсан дэглэм гэж ярьдаг. Монгол улс бол бид нар сонсч ирсэн ардчлалын баян бүрдгээд нэг юм нэр том их сонссон баг. Энэ бол уулын яг бодоод үзэх юм бол айгуу том утгатай байхгүй юу? Баахан авторитараас орнуудаар хүрээлэгдсэн нэг ардчилсан байсан гэдэг байдлаар л уул нөрөө хэлж байгаа царай. Тэгээд ийм одоо ардчилсан дэглэмтэй ер нь ардчлалаа брэнд болгочдөг. Ер нь гадаад улс орнуудад нэгдсэн үндэсний байгууллагын энэ төр дээрч манай ерөнхийлөгч өөрөө илтгэл тавихдаа бид нар бол ийм ардчилсан орн ер нь бол Азийн ардчлалаараа барыг өөрсдөө магна гэж барыг ярих нь холгүй байдаг. Ийм орны хувьд бас ингэж ийм одоо хит авторитар дэглэмтэй орны удирдагчдыг бас ингэж өөр задж байгаа нь бас зөв буруу юу гэдэг дээр бас судлаач нар янз бүрээр таамаг бол гаргаж ирж байгаа. За тийм л үз. Янз бүрээр л бас тайлбарлаж болно л доо энийг шүүмжилж болно, сайжруулж болно. Ер нь бол энэ дээр бол би бол эрхэм сонсогчдод хэлэхэд бол нэг дүгнэлт хийгээд хэрэггүй нэг тоогоод яг уулын л тоох л ёстой л доо ихтэй нэг тоогоод хэрэггүй нэг тиймэрхүү. Яг судлаачдын эрх шүү дээ тий өөрсдөө аль талаас нь судлах тий. За тийм учраас нэг тийм байгаа. За тэгэхээр олон улсын үйл явдлаар хальт ороход за мэдээч түрүүн хэдүүлээ бол геополитикийн шифт хилжилтийн талаар хальт ярьсан. Ер нь бол Орос бол Аз Европын холбосон хамгийн том гүүр байсан бол одоо энэ үүргийг Төв Азийн орнууд илүү хийх бах. За гэвч Орос Украины асуудал болоод нэг тийм нөхцөл байдал урсан ч гэсэн өнөөдөр бас бид нар өөр нэг том хямралын үндсүүдээр амьдарч байгаа нь бол үнэхээр энэ газрын тосны асуудал байна. Тэгэхээр энэ газрын тосны асуудлыг бол өнөөдөр энэ Америк нэгдсэн улс Ираны асуудлыг бол үндсэндээ энэ нэвтрүүлэгт баг 3 сараас хойш ирж байгаа. Тэ. За гэвч сая бид нар үндэсний эрхчүүд тусгаар тогтсоноос Сэргэ мандуусны 115 жилийн Ардын хувьсгалын 105 жилийн наадмыг ингээд тэмдэглээд явсан. Энэ 10 хоногийн амралтын хугацаанд олон улсын харилцаанд бол ер нь өөдтэй бараг болсонгүй. Бүр хэцүү длээ. Ялангуяа Орох дорнодын асуудал бол бүр хэцүү байдлаар ингээд шилжээд эхэлсэн. Ялангуяа бид нар нэг дээр ярьжсэн. Самжчиг гэдэг нэг юм ярьжсэн. Тэ самжчиг. Онлайнаар бол хоёр тал зурсан. Тийм, дипломат протоколд бол энэ меморандум бол самжчиг гэдэг яг юу хэлж байгаа вэ гэх юм бол талууд өөрсдийнхөө байр сууриа бичээд энэ байр суурин дээр ямар нэгэн зөрүү алгаа би бинийгаа буруу ойлгоогүй байна. Зөв ойлгосон байна гэдэг тодорхойлсон юм бичиг гаргаад тэгээд тэрийг ингээд хоорондоо тохиролцоод ярилцаад боловсруулдаг байхгүй юу? Тэгсэн чинь 3 сараас хойш нэг үйл явдал дандаа болоод байна. Ерөөсө дандаа болж байна. Тэр нь яаж байгаа вэ гэх юм бол Иран, Америк хоёр хоорондоо ингээд ярьж хагаад за ер нь бол дайнаас өмнөх үед орон улсын хоолоогоор өдөртөг 110 гаруй хөлөг явдаг байсан. Одоо бол нэг 10-аад хөлөг явдаг болж байна. Ер нь бол 10 дотор л байна. Буурчаад байгаа. Нөөц буурч байна, багасч байна. За гэвч энэс болоод яг нэг үйл явдал давтагдаад байгаа нь юу вэ гэхээр хоёр тал хоорондоо нэг хилцэхэр юм болдог, тохиролцдог. Тэгсэн чинь Иран худалдааны хөлөгийг гэмтээдэг. Тэнгүүт Америк зөрүүлээд хариу цогцолтоход нэг юм хийдэг. Тэгэл ахаар байдал бурууддаг.
Ахаал ямар нэгэн байдлаар ингээд тохиролцоод яриа хэлцээр үүсэх болоод ингээд явж итэл ахаал Иран нэг Сингапур хөлөг очоод гэмтээ чинь ачаал Америкийн зөрүүлээд нэг юм хийдэг. Тэгэхээр яг энэ асуудал бол айгүй олон давтагдаад байгаа учраас бас энэ шинжээч судлаачдын дунд гарч байгаа нэг дүгнэлт бол яагаад энэ ийм байдал ингээд үүсээд байна. Яагаад энэ дахин давтагдаад байна гэсэн юмыг бас нэлээд олон ярьж ирж байна. За мөн дээрээс нь энэ тэгээд энийг юм хэлэхэд бол энэ сам жижиг маань бол ер нь бүтлгүүцсэн. Энэ бол байхгүй болчихлоо. Одоо бүр яриач нэмэргүй болчихсон. Тэгээ уулын 6 сарын 17-нд хоёулаа ингээд онлайнаар гар үсэг зураад ингээд 100 заа болоод явчихсан чинь 7 сарын 14-ний өдөр байдал буруудаад за ингээд мэдээч нөгөө Ираны тал бол одоо Америкийн нэгдсэн улс Иран дээр байгаа бомб газар нь бол ингээд бэхлэл тавиад Иран зөрүүлж ингээд хурцтаа тэгээ нэг юм байдал бутайл өдөржин шүнжин довтлохоо болол ингээд эхэлж байгаа. За тэгэхээр энэ ягаад ингээд бүтлгүүтчихв? Энэ удаагийн онлайнаар хилцсэн солилцоо ойлгосны сам жижигийг юун дээр алдчихваа гэдээ үзэхээр үндсэндээ талуудын эрх ашигын зөрүү ахиал гарч ирж байна. Ираны зүгээс хүсэж байгаа зүйл нь юу байсан бэхээр сая наадмын хоногуд дээр бол энэ Ливаныг энэ хилцээрт нэг яригдаагүй өнгөрцөн байсан. Тэнд байгаа Хезболла бүлгийг бол үндсэндээ Иран ингээд нөгөө Хезболлаг би ярьжсэн шүү дээ. Нөгөө нэг бид нар болохоор энд нэг юм террорист гэж тайлбарлаад байдаг боловч олон улсын цивил мэдээллийн агентлагаар муу сайн террорист гэж ярьдаг боловч Иранчуудын хувьд тэр Хезболла ч Хамас ч ер нь бол хамгаалтын одоо бүлэг гэж ярьдаг энэ хамгаалах бүлэг. За тэгэхээр тэднийг ингээд татаад арай нэг аюулгүй байдал руу оруулаад Ливан дээр бэхжүүлчих гэхээр нөгөө талаас нь Израиль болчоо бөмбөгдөд байдаг. Тэгэхээр яг нэг иймэрхүү асуудлууд буюу бид нар болохоор яг энэ Иран Америкийн асуудал гэж хэлэх нь зөв үү эсвэл Израиль Иран Америк Хезболлагийн асуудал гэж хэлэх нь зөв баг болчиход эхэлсэн. Хезболла ч бүр парламент судалтай бүлэг л байгаа. Амар идэж чинь бүр амар тийм. Бид нар болохоор зөвхөн нэг юм одоо зүгээр нэг юм зэвсэгтэй террорист бүлэг гэж ойлгоод байгаа гэж ойлгоод байгаа болохоос шүү дээ. Тэр чинь улс төрд амар нөлөөтэй. Тийм, улс төрийн нөлөөтэй. Одоо яг жинхэнэ шийд дурсгалын Ливан ч өөрөө тогтолцоо айгүй тийм сонирхолтой. Манайхтай адилхан 126 гишүүн те. Тэгэнгүүтээ ерөнхийлөгч нь заавал христиан хүн байх хэвээр, ерөнхий сайд нь исламын шашинтай хүн байх хэвээр ч үлээ. Тэгэнгүүтээ спикер нь бас нөгөө исламын шашны аль урсгалч үлээ. Биш христиан урсгалын хүн байгаад 126 ч яг ингээ хоёр хуваагдахтаа христиан, муслим гэж хуваагдаад христиан нь хоёр хуваагдахтаа ортодокс, католик, тэгэнгүүтээ исламынх нь хуваагдахтаа сүнни шиа гэдэг. Тэгээд нэг 38-38-аар өглөөдөө байсан. 36-аар таардаг лөө. Уул нь ингээд нэг бодлын жоо утгагүй болж нөгөө талаас айгүй зөв хуваарлт юм шүү. Тий. Энэ тийм биш үү тий. Тийм шашны эрх тэгш байдлыг үүсгэсэн. Улс төрийн бодлого нь заавал нэг шашныхаа тагуу байхгүй. Тийм. Ливаны яг үндсэн шашин бол христиан шашинтай улс шүү дээ. Тэгвэл амьдарч байгаа улсууд нь исламын шашинтай хүмүүс тий. Тэгэхээр энэний чинь бас нөгөө нэг юм уулын тогтолцооны үед бол яг Ливанд таарсан тогтолцоо байгаа байхгүй. Тэнгүүд Хезболла гэдээ бид нар одоо юу гэдэг мэдээллийг хайгаад үзсэн ч гэсэн дандаа нэг юм террорист бүлэглэл энэ бүлгэм нэг хуситууд маркийн тий гэж ингэ орж ирээд байгаа болохоос эн чинь парламенттай суудалтай нэлээд хүчтэй бүлэглэл байгаа даа. Тий. Тэгэхээр ер нь бол үндсэндээ бид нар тэдрийг бас харах ойлголт бас өнцөг зөв байх хэрэгтэй. Бид нар тэгэхээр нөгөө нөхдүүдийг гэхэл нэг юм буу арчсан нүрэ алчраар бас хитэ ахнарл гэж ойлгоод байдаг боловч тэгээ дээрэс нь яг манай Монголд бол нэг сонирхолтой зүйл байна л да. Яг нэг Америкчуудын юм уу барууныхны оруулж ирсэн мэдээллийн ойлголтоор айгүй их харж бодож явдаг. Уул нь бол хэвлэл мэдээлэл гэдэг чинь өөр юм олон одоо ургалч үзлийг оруулж ирсэн зөв мэдээлэл байх хэрэгтэй боловч ямар нэгэн байдлаар ингээд нэг тийм одоо гарч байгаа кинон дээр ч тэр ер нь бол нэг тийм шүү дээ. Ер нь бол Америк киног үзэхээр араб гэхээр нэг террорист, орос гэхээр нэг юм алуурчин шиг ярьдаг шиг. Тийм, нэг маф шиг ярьдаг байдаг шиг. Тэгэхээр яг энэ утгаараа бол яг Израиль, Ираны хувьд гэх юм бол энэ Хезболла ч, Хамас ч эдгээр нөхдүүдийг бол нэг юм аваад нэг юм ингээ нэг юм бэхжүүлэх, хүчрэгжүүлэх, эдгээр нэг байж иж нэг Ираны аюулгүй байдал баталгааж, ялангуяа Ираны хилийн чандад байгаа энэ бүлэглүүдийнх нь доктортой байдлаар Ираны аюулгүй байдал учраас ийшээ хандаад байдаг. Гэтэл нөгөө талаас Израиль ингээд тусалдахад довтоод ирэхээр яг нэг энэ байдал бол өөрөө нэг тийм зогсох аргагүй болчиход байгаа. Ялангуяа тэр харилцаа ойлгосон сам жижигтэр бол Америкийн зүгээс тавьсан сонирхолтой санал нь юу гэхээр тэн дээр өнгөрч байгаа барил одоо нөгөө нэг нефт толгоноос $20 шимтгэл авъя гэсэн юмыг болно ярьсан. Гэхдээ баг Трамп за боллоо ер нь зөвл ингээд баг гайгүй явж яхад баг дээр юм байна да гэсэн юм уул нэрэд эхэлж. За тийм учраас бол одоо ойрхон дорндод бол байдал нэлээд хэцүү болчиход байгаа. Ялангуяа удирдагчдын хувьд бас жоохон хэцүү. Нэг эртэд ярьжсэн ер нь бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын зүгээс бол яг хилцээр ярилцгийг тохиролцъё гэхээр яг танаа албан ёсны удирдагчтай чинь уулзнаа. Тэгэхээр удирдагч нь одоо Мочтапа Хаминил болж таарад идэг. Нөгөө Песешкянский нь болохоор нэг нэмэргүй хүн байгаад идэг. Тэгээ дээрэс нь одоо нөгөө олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар ярьж байгаа энэ Ираны их удирдагч Мочтапа Хамини
яг ямар хүн юм бэ гэдэг дээр бас жоохон зовлонтой. Ялангуяа сая Аятолла Али Хаменеиг өөд болоод оршуулгын төрөн болсон. Тэгээд оршуулгын үеэр бол Мужтаба Хаменеи бол гарч ирсэнгүй. Тэгээд гарч ирээгүй болохоор нь яг хүмүүс бол тайлбарлахдаа Хаменеиг гаргаж ирэхээр нэг мөсөн цааш нь харуулах гэж. Тэгэхээр Хаменеи бас аюулгүй байдлаа бодоод энд орж ирсэнгүй гэдэг ч юм уу иймэрхүү янзаар бас тайлбарлаад байгаа учраас тийм ч байж болно, үгүй ч байж болно. Бид нар мэдэхгүй байна. За тэгэхээр ямар ч үсэн Хаменеи бол Мужтаба бол яг тэгж Иранд бол өндөр албан тушаал харч үзсэн ерөөсөө биш. Ер нь бол нэг юм одоо хөшигний цаанаас гэж бид нар ярьдаг да. Тэ нэг юм нууц хүн одоо нууц ноён гэж бас ярьдаг да. Тэ нэг тэгж төрийн хар хүн гэж юм Монголоор. Тэ нэг бид нар нэг тэгж ярьдаг. Тэгэхээр ер нь бол Мужтаба Хаменеи бол эцэг нь өөрөө нөгөө шашин болон төрийн тэргүүн байх хугацаанд өөрөө нөгөө ардаас нь зарим юмнуудыг бас ингэж хийж ажилтдаг хүн байсан. Тэгээд зөвлөгч байсан гэдэг юм бас. Гівгэнт одоо Ираны хөдөлгөгч болоо гараад ирэнгүүт тэрэн дээр бас ингээд нэлээд ингээд нарийн оролцож чадахгүй байгаа юм биш үү гэсэн юмыг бол илүү яриад эхэлж байгаа. За тэгээд дээрэс нь яг нэг иймэрхүү асуудлууд ингээд болоод байж итэл энэ одоо Израиль гэдэг нэг энэ тал бол үнэхээр одоо маш хэцүү тал болж орж ирж байна. Энэ ойрхон дорнодын асуудал дээр Израиль бол ер нь өөрийнхөө эрх ашигасаа бол ухрах сонирхол алга. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар Израиль ойрхон дорнод болж байгаа үйл явдлыг дээр үндэслэж байгаад ер нь бол одоо нөгөө нэг одоо юу гэж тайлбарламаар юм те Израилийн эсрэг үзэлтэй хүмүүсийг бол одоо цэвэрлэх гэх юм уу антисемитизмыг арилгах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар илүү бодлого илүү хэрэглээд ах шиг байна. Ер нь ялангуяа энэ дайныг бол дуусгах хамгийн сонирхолтой хүн нь бол барыг Израиль юм шиг байна гэсэн байдлаар бас төрөл бүрийн тайлбарууд бол гарч ирж байна. Одоо жишээлбэл одоо нэг Палестинаас одоо тэр нөгөө хүмүүс одоо Израильд ажилдаг байж боллоо гэхэд өглөө нь ингээд очиод авчдаг. Тэгээ Израильд ажиллуулан гутаа шууд оройн хүргээд өгчдөг ч юм уу. Нэг энэ West Bank дээр жишээлбэл нэг юм яваад байдаг шүү дээ. Тэгэнгүүт яг тэнд одоо тэр Палестин хүүхэн жишээлбэл юу байсан баг. Яг тэр нөгөө Хамасын цохилтонд Израиль ингэж өртлөө гэсэн чинь муусан еврейчүүдийг ингээд алах хэрэгтэй гэдэг өөрийнхөө хувийн сошиал платформ дээр өөрийнхөө үзэл санааг илэрхийлснийхэн төлөө Израилийн цэргүүд шууд барьж ангуудаа чи манай энд ажиллаж байгаа мөртлөө манайх ингэж доромжллоо. Тэгвэл Газа дээр хатахгүй юу да гэж Газа руу гаргаа хийцэн. Бүр тийм төвшөнд байгаа байхгүй Израилийн хол өдр. Тэгэхээр одоо бол яг үндсэндээ энд бол бас яг энэ дайн байлдааны асуудал дээр хамгийн их лайвуулж байгаа зүйл тэгэхээр бас энэ их оронч хит. Тийм, хит патриотизм гэдэг чинь. Ерөөсөө одоо националист хэлгээтэй хит хүнсэрхэг байх. Тийм. Энэ хандлага бас айгүй их лайвуулж байна. За ялангуяа дээрэс нь бас сая бидрийг яг тулгуур төр байгуулагдсны тэдэн оны наадмаа хийгээ явж итэл олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийн таамаглалын шин тайлан гаргасан. World Economic Outlook-аас шинжлэгдсэн 7 сард. За ямар дүгнэлтүүд гарсан бэ гэхээр ер нь бол дэлхийн эдийн засгийн одоо төсөөллийг бол олон улсын валютын сан нэлээд буурууллаа. Ялангуяа 4% хүрэх болов гэсэн дэлхийн эдийн засгийн таамыг бол 3.3% дээр аваатсан. За яг 3% гэхээр 3% шүү дээ. Наа чинь их ялгаагүй мүү гэж бодож болох ч гэсэн 126 триллионд 3% бол асар их мөнгө л дээ. Тэгэхээр энэ 3% өсөлтийг бол илүү үзүүлэх бах. Тэгээд дээрэс нь нөгөө талаас инфляцийн өсөлтийг бас нэлээд өндөр өсгөлөө. Ер нь бол нэг 3.9-өөс 4%-тэй гэж ярьжсэн бол 4.4% дээр тавирлаа. Төсөв дэлгэдэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ бол юг харуулж байгаа вэ гэхээр яг уул нь бол ингээд ерөнхий зургаараа бол ингээд эдийн засаг өсөд байгаа мэт боловч инфляц өсөд байна гэдэг чинь нөгөө талаараа бол хүмүүс худалдаа авах чадварт бас муугар нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр яг нэг иймэрхүү байдлаар бол олон улсын валютын сан бол тавьж. Гэхдээ нэг сонирхолтой дүнэлтийн тайлан дээр анхудаа орж ирсэн. Тэр нь ямар дүнэлт байсан бэ гэхээр дэлхийн ингээд эдийн засгийн өсөлт тэгтээ байгаа. Уул нь бол дайман болоод тэнд орон улсын хоолойч нь бааж боглоод байгаа боловч яг нөгөө 22 онд Орос Украины асуудлаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн төсөөлөл бол олон улсын валютын санд дүнэлтүүд юу адилхан гардаг гэсэн баггүй. Ингээд нэг иймэрхүү байна, тиймэрхүү байна. Одоо executive summary гэдэг нэг тайлангийн хамгийн ихний 5 дүрэн дээр байдаг. Тэрэн дээр гарахтаа ингээд нэг ийм байна. Тэгээд ер нь бол ингэн. Тэгээ энэ тоо ингэж гарч байгаа нь ийм учиртай гэд тайлбарлаад дуустдаг баггүй. Тэгсэн чинь тэрэн дээр дэлхий дээр ингээд хэдий ингээд дайн болоод байгаа ч гэсэн нөгөө талаар энэ дайны үүсгэх хор хохирлыг нөхөж чадах хэмжээний ашиг авчирч чадах нэг үйл явдал болж байна гэсэн юм яриад хэлж байгаа байхгүй. Тэр нь бол үндсэндээ хиймэл оюун хамгаалж таарлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд хиймэл оюуны салбарт орсон технологийн компаниудын энэ үнц нь нөлөө айгүй нэмэгдээд ирэхтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөв байдлаар айгүй эерэг хандлага авчираад ингээд нөгөө асар том сорилтыг дагсан асар том ашиг гэдэг юм хоёр юм анх удаага ингээд дэлхийн түүхэнд мөргөлдлөө гэсэн юм олон улсын валютын сан оруулсан байгаа юм. Мөрөлдөн байхгүйсэн бол өстой амар явах нэ. Галзуу хөгжил. Тэгээ ерөөсөө нөгөө Skyrocket. Харин тийм. Улс төрийн хөгжил бол амар өндөр гарч ирэх байсан баг.
Тэгэхээр ямар ч байсан яг нэг ийм дэлхийн эдийн засгийг бол олон улсын валютын сан тайлбарлалтаа нэг дэлхийн хоёр эдийн засаг гэдэг бүр үг мөг оролцсон байна. За ингээд ямар ч байсан яг өнөөдөр бол энэ олон улсын валютын сангийн гаргасан бас тайлан дээр дэлхийд бол инфляц асар өндөр байгаа. Үүнийг бууруулах, үүнийг бол ингээд зогсоох, тогтоон барих хамгийн том нөлөө бүхий хүчин зүйл бол ялтч байна. Олон химэл оюуны хөгжил байлаа. За хамгийн том нөлөө бүхий аюул бол энэ ормозын хоолой асуудал, бүр хамгийн жинд гарч байгаа асуудал гэж байгаа шүү бүр энийг. Уул нь бол яг хуу сонь дүнлүүд гардаг байсан л да. Ялангуяа 2022 онд бол Орос Украины асуудал хамгийн том асуудал байлаа. Гэтэл 25 онд нөгөө Иран, Хятад, Америкийн худалдааны асуудал гэж ярьж байлаа. Тэгээд одоо болохоор энэ ормоз химэл оюун бол хамгийн том нөлөө бүхий боллоо гэж бас ярьж байгаа. За тэгээд бас энэ үйл явдалтай холбоотойгоор өнөөдөр юу дууссан. Дэлхийн химэл оюуны баг хурал. Би зөв санаж байгаа Хонконгд төлөөтэй. 16 нас 20-ны хооронд боллоо. Тэгээд энэ дээр бас Ши Жинпин ихтгэл тавьсан. За ер нь бол ярьсан зүйл нь илүү юу гэсэн бэ гэх юм бол ер нь бол бид нар ингээд олон улсын харилцаа хүн төрөлхтний түүхэн хөгжил бол тодорхой юм технологийн трендүүдийг ингээд дагаа явж байна. Бид нар бол одоо химэл оюуны үе дээр ирлээ. За ер нь бол энэ бол хүн төрөлхтний ерөөсөө юм үл тоож болохгүй, зүхтаж болохгүй, хайж болохгүй ийм зүйл шүү. Энэ бол одоо ер нь бол хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлно гэсэн зүйлийг бол яриад бууж байгаа. Тэгэхээр энэ чэнэс бас Ши Жинпин ер нь бол ихтгэлүүдийн сонсоод байх их хэрэгтэй байдаг. Ягаад гэх юм бол Ши Жинпин хэрвээ хятад хэрэгтэй мэрэгтэй гэдэг үнцгөөс ярих юм бол тэр бол ер нь баталгаатай хятадын дараагийн 5 жилийн төлөвлөгөөнүүд байдаг шүү дээ. Тий, одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө одоо явж байгаа. 26 онд эхэлсэн. Магадгүй 17 дугаар 5 жил дээр магадгүй хятадтай хувьд бас яг топ яг орж ирнэ. Бүр номер 1 дээр орж ирэх баг. Ялангуяа сая 16 дугаар 5 жилийн төлөвлөгөө баталж явах үед бол номер 1-ээр бол Тэвэр логистик байсан. Тий. Гэтэл одоо номер 2-оор бол химэл оюун байсан. Магадгүй дараагийн 16 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд бол бүр химэл оюун номер 1-ээр орж магадгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингэж үйл явдлууд бас яригдаад ирсэн. Тийм учраас яг өнөөдөр бол энэ химэл оюун дээр үндэслэн компаниудын оролт нөлөө их байгаа учраас дэлхийн эдийн засгийн агшилтыг бас сайн барьж өгч чадлаа гэсэн дүгнэлтийг олон улсын валютын сан хийсэн байгаа. За тэгэхээр энэ ойрхон орнодод үүсэж байгаа асуудал ялангуяа энэ Израилийн ашиг сонирхлоо хэд хэрэгжүүлэх гэж үзэж байгаа. За мөн Ливаны энэ ерөөсө шийдэгдэж чадахгүйсэн асуудал. Тэгээд дээрэс нь энэ эдийн засгийн асуудал ингээд энэ болон үйл явдлуудыг ингээд ерөнхийдөө дүнэд үзэх юм бол бид нар бол энэ үндэсний хөгжил цогцол технологи сэргийн мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн баяр наадмыг тэмдэглэсэн энэ 10 хоногт бол олон улсын харилцаа маш таагүй. Ер нь бол нэг жоохон тийм хэцүүхэн гэх юм уу? Ийм дүр зургууд бол ухтаад гарч ирсэн нэг иймэрхүү байгаад байгаа. Тэгэнгүүт одоо жишээлбэл өнөөдрийн нөхцөл байдлаас аваад үзэх юм бол 9 дэх хоногт одоо Америк нэгдсэн улс Иран руу цохилтоо өглөө. За 3 дахь цэргийн амь насыг жишээлбэл Америк нэгдсэн улсаас алдлаа гэсэн зүйл. Ер нь бол Америк нэгдсэн улс ямар ч танд ерөөхдөө цэргийн амь нас гэдэг зүйлийг нэлээд дээгүүр тавьдаг. Тий. Ер нь аль болох хүн нас барахгүйгээр гарахыг хичээдэг. Ялангуяа 20 дугаар дайн дээр жишээлбэл яг Япон Америк нэгдсэн улсын мөргөлдөөн дээр болж исэн үйл явдал байдаг. Японы талаас нөгөө сөнөгч онгоцыг ингээд буултчингууд нөгөө нэг одоо тэр чинь удирдах байгаа нисгэгч байгаа шүү дээ. Нисгэгч нь ингээд шүхэрдэг ингээд бууж байгаа. Японы үед бол онгоц буудагдлаа сөнөгдлөх юм бол нисгэгч давхар амь үргэлдлээ гэсэн үг. Тэнгүүд Америк нэгдсэн улсын зүгээс тэр цанаас онгоц нь хурж ирсэн тэр усан дээр байгаа цэргийг аваад ингээ буцаа явчихчингууд Япончуудын шоконд орж байгаа байхгүй тухай. Ингэж болд юм уу гэсэн байдлаар яг энэ өнцгөр аваад үзэх юм бол Америк нэгдсэн улсын хувьд бол цэргийн амь нас алдна гэдэг нь өөрөө бас том улс төрийн тоглолт болоод импичмент зарлах бас дотоодын улс төрийн нэлээд хөдөлгөгч юм байдаг болохоор 3 дахь цэрэг амиа алдлаа гингүүд Дональд Трампын хувьд бол илүү чанга бүр томоохон хэмжээний цохилт өгнө гэдээ Иранд хэлчихэж байгаа. За тэгснэ Ираны хариу зүйл нь юу гэхээр одоо бүс нутгаа давсан хайлсан мөргөлдөөнөр урж байна. Йордан дахь цэргийн баазд байгаа Америк нэгдсэн улсын сөнөгч буулгачлаа. Тэгэхээр энэ мөргөлдөөн зөвхөн одоо жишээлбэл эхлээд Америк нэгдсэн улс Иран Израиль. За араас нь Ливантай Хезболла орж ирж байна. Одоо ингээд Йорданы газар нутг руу ингээд ороод ирлээ. Йордан бол ерөөсөө цохилтонд өртөг байсан шүү дээ. Катар өртөж байгаа, Арабын нэгдсэн Эмират ч юм уу, Сауди Араб, за Оманы нэг хэсэг бол ингээд өртөж байгаа. Йордан ингээд шинээр орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүс нутгийг хамарсан бас томоохон мөргөлдөөн рүү энэ ингээд хатагтаад байна уу да. Өмнө нь бол ийм болгоомжлол байсан болохоос биш одоо бол яг ингээд хэрэгжээд эхэлчихлээ шүү дээ. Яг нэг сонирхолтой дүгнэлтүүд бас гарт юм билээ. Би бас нэг сонио юм уншихгүй юу. Үндсэндээ Трамп баг энэ нүгээр мөнгө хийгээд байна гэсэн чим яриад эхэлж байна. Яагаад тэгж байгаа юм болоо гэхээр яг одоо энэ дэлхийн газрын одоо нефтийн үн өндөр байх, ер нь дэлхийн
ойрхон дорнодын асуудал ийм одоо айгүй хэцүү байгаа яг энэ үед бол хамгийн хожиж байгаа нь бол Америк гэж бас зарим яриад. За тийм ч гэж магадгүй гүйж гэж магадгүй. Түрүүн таны хэлсэн яг наач нь баггүй бас энэ цэргүүдийн тооны одоо шархтсан өөд усан цэргүүдийн тоон дээр Америк маш их улс төр идэг. Хамгийн сүүлд Трампын улс төр бол анх дахь бүрийн эрхийн хугацаа 17-оос 21 онд гарчээд 21 онд албан тушаалаасаа буухта одоо Афганд өөд усан цэргийн тоо гаргаад тэгээд бид нар одоо Афган дахиж нэгч Америк хүнийг одоо амьсан алдмааргүй байна гэд үндсэндээ Афганаас цэрэг гаргажсэн. Тэгээ 21 онд Афганд бол үндсэндээ Талибаны бослого амжилтанд хүрээд талибчууд Афганд бол цэрэг авсан байдаг шүү дээ. Тийм 2021 оны 8 сарын 15-нд Кабулыг авсан байдаг. Авч байгаа. За тэгэхээр яг энэ тэр чинь бүр ингээд Афганаас хүмүүс явангууд нөгөө Афганд амьдарчсэн Америкчууд яваад өнгөд Афганд амьдарчсэн хүмүүс ч мөр онгоц руу ингээд дайрч ороод өөрөө суудаг юм гээд баг хүүхдээ хойноос нь шидэж мэдээд тэгээд баг нэг ингээд үлдчихсэн үйл явдал болчихсон. За тэгэхээр яг энийг ийм онцлогтой. За мөн дээрээс нь Америкт бол үнэн цэргийн аим насыг бас жоохон юм хайрлах хандлага байдаг. Энэ их сонио энэ юутай холбоотой гэх юм бол яг үнийг хэлэхэд бол Америкчуудын цэрэг бол маш сэтгэл хатмуутай. Америк цэргүүд бол яг тийм байдаг. Бүгдээр ингээд Америкийн кинонуудыг үзэнгүүтэл нөгөө цэргийн жанчнаа ингээл нүүрэн дээр тулж ялаа орлоо. Тэгэл ингээл хэвээр ийм бай, тийм бай гэж хатуугаад байдаг юм шиг харагддаг шүү дээ. Яг үндэ Америкчууд бол тийм биш. Маш имзэг. Сэтгэл санааны хувьд бол үнэхээр эвгүй. Тэгээ яг энэ бол Иран одоо Вьетнамын дайнд нэг гарч ирсэн байхгүй юу? Цэргүүд ингээд сэтгэрнээс буугаад тэгээ нөгөө ширэнгөө агаар ингээд гатлаад явж хагаад тэгэл яг явж итэл урд нь ингээд бөмбөг дэлбэрээл. Тэнгүүд ингээд нэг юм тасарсан гар хөл ингээд өөдөөс нь ороод ирэнгүүт Америкчууд ингээд айгаад нүдэн анал шүршдэг. Тэгэл тийм учраас Вьетнамын дайнд ер нь шархсан Америк цэргүүдийн бараг 10 тутмын 7 нь өөрийнхөндөө буудулсан хүмүүс байдаг байхгүй. Урдаа явж байгаа нөхдүүдээ ингээ айсандаа ингээ буудаа ичдэг. Тэгээ ер нь бол Америкчууд бол амар ийм айцтай. Ер нь бол ийм жоохон сэтгэл зүйн хувьд бол нэг ийм жоохон тийм цэрэг бас биш хүмүүс байхгүй юу? Гоцоо нэг тийм одоо эдийн засгаараа ч юм уу, худалдаагаараа ч юм уу. Тийм дайныг бол их сайн хийн. Яг халуун дайн дээр бол Америк тал дээр бол нэг жоохон сул талтай. Сэтгэл санааны хувьд. Тийм учраас ингээд нэг дайн болоод ирэнгүүт нөгөө цэргүүд очиод үхээд байна, хэвээр бөөнөөр халуулаад байна гэдэг ийм статистик гаргаад ирэх юм бол ер нь бол Америкийн дотор цэргүүдийн уур амьсгал нь жоохон тийм хүн болчихно. Хаана очиод ингээд үхэж мөхөөд ингээд гэж жоохон эвгүүтэй эхэлдэг. Ялангуяа Афганистанд нөгөө байлдааны ажиллагаа олон жил үргэлжилсэний дараа Афганаас ирсэн цэргүүд бол бүгдээр ийм сэтгэл зүйн гүн гутард ороод хямраад бүгдээрээ сэтгэл зүйн имчилгээ хийлгэдэг байсан шүү дээ. Нөгөө хүн алж ийн гэж барыг зүүдлээд чадхаа болцсон байсан үед бас. Айгүй олон цэргүүд амиа орлож ирсэн тэр Америкт сэтгэл зүйн хямралаад авч чадаагүй. Тэгэхээр иймэрхүү нэг юм онцлог байгаад байдаг учраас энэ болгон дээр нь бас үндэслэж хагаад үндсэндээ бол Америк бол гадаадад хийж байгаа аливаа аян дайндаар бол хүний гарцгүй хийчих сонирхол айгүй өндөр байдаг. Энийгээрээ ч гэсэн их сайн улс төр хийдэг. За тэгэхээр иймэрхүү байдлаар илүү яваад ах шиг юм байгаа юм. За ингээд 9 дахь шөнө дараалан зохилоо. За тэгээд цэргийн аим настай холбоотой ингээд аваад үзвэл энэ дээр тэгээд Йордан гэж би сая дурдсан болохоор Йордан руу ороход энэ улс чинь өөрөө Америк нэгдсэн улстай сайн холбоотой. Йорданы хаан бол Америк нэгдсэн улстай холбоотой. Сая бол дэлхийн аврах шалралтын тэмцээн дээр бол хамгийн асуудалгүй виз гарсан улсуудын нэг нь Йордан байлаа. Бүр ингээд консулын газрууд нь элчин сайд консулын газрууд нь бүр ингээд багцлсан байдлаар тэр одоо хүсэлт өгсөн визний материалуудыг ингээд цуглуулад за тэгээ Йорданаас нисгэж байгаа хүмүүс нь өөрсдөө бараг нэг онгоцоор ингэж ирээд уулын тэр чинь хамаатан садан явж байгаа зүйл ус биш шүү дээ. Тэр дээрээс Америк чинь визэн дээр ямар амар хатгаа байна. Ярдан дээр ямар ч асуудалгүй гарцсан байхгүй. Гэхдээ энэ мөргөлдөөнд дөнгөж эхэлсэн үед тэр жишээлбэл одоо Аятолла Али Хаменеиг одоо алсны дараа жишээлбэл ингээд Арабын нэгдсэн Эмират руу ч юм уу, Бахрейн руу юм уу, Катар руу эсвэл Сауди Араб за бүр сайн ярих юм бол зарим хэсэг нь одоо энэ Хизболлагоос хийсэн цохилтууд нь бараг Киприйн өмнөд хэсэг рүү очиод байна гэдэг. Тэгэхэд бол Йордан гэдэг улсын нэр гарахгүйсэн. Гэтэ тэргийн бацд. Ялангуяа сүүлийн үед харагддаг боллоо тийм. Одоо ялангуяа ингээд ирэхээр энэчээс нэг асуудал очив. Ер нь бол нэг юм дайны онол гэж байгаа байхгүй юу? War theory. Ер нь бол энэ олон улс харилцааны онол төр нэг юм байгаад байгаа. Юу гэдэг вэ гэхээр альва юм хоёр том улсын хооронд хийж байгаа дайн. Ер нь бол аяанда нэг улсыг хамарна. Дараа нь хоёр улсыг хамарна. Тэгээ 20 улсыг хамарна. Тэгээ 30 улсыг хамардаг шиг. Ер нь бол одоо ингээд энэ Ираны асуудлыг ялангуяа Америкийн нэгдсэн улс орцсон байгаа яг энэ үед бол аяанда бүс нутгийн хүрээ бол ер нь бол томрох эрсдэл байгаа. Гэхдээ энийг эдгээр аягүй сайн мэдж байгаа. Ер нь бол ялангуяа энэ Америкч вэ, Иранч вэ ер нь бол аягүй сайн мэдж байгаа. Цаашдаа бол энэ байлдааны ажиллагаа ингээд улам илүү тэлээд бие биендээ үзүүлэх хохирлыг илүү томруулахын тулд
одоо аяанда нөгөө холбоотой орнуудыг нэр зааж эхэлнэ. Тэгэд нэр заасан орнууд руугаа бүр одоо хэд хэд анхааруулга өгөөд сүулдэ баг дотлохооны маягийн юм хийгээд эхэлнэ. Юуны түрүүнд кибер дайралтаар эхэлнэ. Боломжтой. Тэгээ гих мэтэр ингээд ийм асуудлуудыг ингээ улам илүү тэлдэг. Тэм учраас нөгөө олон улсын одоо илүү инх тайван чоноолын талынхан бол юу гэж тайлбарладаг гэх юм бол яг нэг иймэрхүү дайн байлдаан болох юм бол илүү юм зуучлагчд илүү орж ирээрээ. Ер нь бол ийм олон улсын байгууллага илүү хүчтэй байхгүй бол болохгүй шүү гэдэг байдлаар уулан тайлбарладаг байхгүй. Тэгвэл ер нь бол яг бид нар одоо олон улсын байгууллага гэхэр өнөө Нүүбэл хараад байдаг. Гэхдээ Нүүб нь бараг 22 оноос хойш тийм сайн байгууллага бас байсан юм уу гэдэг дээр айгүй шүүмжил авдаг болчиход байна тийм. Дэлхийд дээр айгүй олон хямрал мөргөлдөөн болж байхад энэ Нүүб юу хийж байгаа хаана байгаа нэг баахан л цөлжилт мүлжилт яриад байдаг, уур амьсгалын л юм яриад байдаг болохоос биш. Ер нь бол яг хэрэгтэй үедээ ялангуяа юм олон улсын улс төрийн харилцаа нөлөө бүхий байгууллага байж их гүрнүүдийн ирэх ашиг захирагдсан шинжтэй болоод тэгээ нөгөө муу Антонио Гутерреш нэх баг муу хүн болж хувираад ийм болчиход байгаа учраас ялангуяа энэ Германы философч байсан Иммануэль Кант бол ийм олон улсын байгууллагууд ингээ олон улсын харилцаанд аягүй сайн зохицуулдаг шүү гэдэг юмыг бол нийлжсэн. Гэхдээ ялангуяа одоо түрүү таны хэлснээр бол энэ Йордан ороод ирэхээр баг аяанда энэ байлдааны ажиллагаа бол угаасаа бол бид нар анх ярьжсэн шүү дээ. Угаасаа л бүс нутгийг хамарнаа. Энэ бол угаасаа эртгэн ингээ зогсоож чадахгүй бол аяанда бүр томорноо. Тэгэхээр ингээд бүр л илүү томрох бүр л илүү эсчийг авах магадлал ер нь бол өндөр байгаа. Гэхдээ бидний дараагийн ярих яриан дээр бол баг явж энэ бол баг юу руу орчиж магадгүй. Баг төв хаз руугаа дөгчж магадгүй. Сауди Араб руугаа баг ороод явчих эрсдэл болж орж ирнэ. Тэгэхээр энийг бол эрсдлийг бол борит гэж харж байгаа бол одоо хамтрах хэрэгтэй болно гэсэн үг. За энэ хүрээд бидний ярилцах цаг өнгөрсөн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж олон улсад болж байгаа мэдээллийг хүргэсэн олон улсад ач тажтай баярлалаа. За баярлалаа. За хамтран хөтлсөн угдаа баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн жаргах нарийн нэвтрүүлэг маань энэ хүрээд жаргаж байна. Маргааш ирүүлцлээ. Баяртай сонсогчдоо.